Эрүүл мэндийн салбарт эргэтэн шилжүүлэх үйл ажиллагаа нэвтэрч эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. За энэ хугацаанд амьтан амьгүй донороос эргэтэн шилжүүлэх хагалгааг нийтдээ 1000 гаруй хүнд хийсэн байна. За жил бүр хөгжин тэлсээр дургийн хагалгаа хүртэл одоогоор нэвтрүүлээд байгаа. За үндсэндээ 1996 оноос хойш 1000 гаруй хүнд эргэтэн шилжүүлэн суулгах мэт заслыг хамжилттай хийгээд байгаа юм а. За эдгээрийн 90 орчим хувь нь гэр бүл төрөл төрөсөд хамаатан садныхаа тусламжтай эргэтэн шилжүүлэн суулгаж байсан бол үлдсэн 10% нь амьгүй донор буюу за тархины хүчилтэй донорын тусламжтай эрүүл болжээ. Өөрөөр хэлбэл 35 тархины хүчилтэй донороос нийт 72 хүний амь насыг аварсан байна. За энэ нэмжлэгийг улсдаа хийснээр нийт гадагш гарах 45 тэрбум төгрөгийг эх орондоо мэдээжээ. За гэтэл 2024 оны 7 сараас хойш буюу за нийт 20 сарын хугацаанд амьгүй донороос эргэтэн шилжүүлэх мэгс засал зогсоод байна. За үүний улмаас донорын хүлээлгийн жагсаалтад байсан 20 орчим иргэн нас барсан гэдэг ийм харамсалтай том мэдээлэл байна. За тархины хүчилтэй болсон өвчтөнд нэг удаа дараа үзлэг оншилгоо хийснээр ар гэрт нь донор болох саналыг тавьдаг. За гэсэн ч өнгөрсөн онд гарсан мэдээллээс хойш донор болох санал тавьсан эмч мэрэгчлэнүүдийг цагдаад хандаж гомдол гарах тохиолдол нэмэгдсэн байна. За энэ асуудал цаашид үргэлжилсээр байвал донор хүлээж исэн иргэдийн нас барах тохиолдол нэмэгдэх эрсдэлтэй байгааг холбогдох албаны мэрэгчлэнүүд сануулж байна. За тухайлбал донор хайж байгаа иргэдэд донор олох хугацаа багадаа 15 жил гэж эмч мэрэгчлэнүүд хэлсээр байна. За энэ хугацаа бол эд эрхтэн шилжүүлэн суулгах дээрээ тусан хүндхэн өвчтэй байгаа иргэдэд даван тулахад маш урт хугацаа гэдгийг эмчнэр онцолж байгаа юм а. За энэ амьгүй буюу тархины өвчтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ за манай алба 2018 онд байгуулагдсан донорын тухайлж шимжилсэн найруулгаар байна. За энэ хүрээнд алба байгуулагдсанаас хойш энэ үйл ажиллагаа буюу амьгүй донороос эргэтэн шилжүүлэн суулгахын үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж ирсэн. Энэ нь бол олон нийтийн бас үнэн зөв ойлголт мэдээлэлтэй холбоотой байсан. За харамсалтай нь өнгөрсөн цаг хугацаанд гарсан асуудалтай холбоотой өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш одоогийн байдлаар амьгүй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэггүй байгаа. За энэ маань бас олон нийтийн дунд буруу мэдээлэл түгээсэнтэй холбоотой. За эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ олон улсад ямархуу зарчмаар явдсан маа гэх юм бол за амьд донор буюу тухайн эмчилүүлэгчийн гэр бүлийн гишүүдээс нь эргэтэн шилжүүлэн суулгах шаардлага нь яг тухайн эмчилүүлэгч маань амь нас нэрсдэх гээд байгаа энэ үед нь амьд донор буюу гэр бүлийн гишүүдээс нь донор хайгаад хэрвээ тохирсон донор байх юм бол эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг. За бусад үед нь буюу яг энэ хүлээгч жагсаалт нь хүлээж байгаа үед нь амьгүй буюу тархины өвчтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг байгаа олон улстай. За манайд харин эсвэргээрээ эхлээд амьд донороос гэр бүлийн гишүүдээс нь тохирох донор байгаад эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгддэг. Хэрвээ тохирсон донор байхгүй байх юм бол энэ амьгүй буюу тархины өвчтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ маань хийгддэг байгаа. За одоогоор энэ амьгүй буюу тархины өвчтэй донороос эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн жагсаалтанд одоогийн байдлаар 1000 гаруй хүн бүртгэгдээд явж байна. За энэ хүрээнд яг дандаа хүнд онцтой байгаа учраас харамсалтайгаар бас амь нас ирсэж байгаа юм тохиолдлууд бол нэмэгдэж байгаа. За манай Монгол улсын хувьд бол сүүлийн 2024 оны тоогоор бол ойролцоогоор 100 хүн бүрний архив дутагдлаар онцлогдож байна гэсэн ийм тоон үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ 100 хүн дотор шинээр онцлогдож байгаа энэ хүмүүс дотор донортой хүмүүс хэдвэ, доноргүй хүмүүс хэдвэ гэдэг бас мэдээж Монгол улсын хүн амын өсөлт буурсантай холбоотой гэр бүлийн гишүүдээс бол донор болох хүмүүс бас их цөөхөн болсон. Ийм донор олох боломжгүй хүмүүс нь бол хүлээлгийн жагсаалтанд ороод донорыг хүлээж. Бид нэр бүртгэл орж ирж байгаа хүмүүсийг хүлээх хугацаа ойролцоогоор дээрүүд бол 5-аас 10 жил шүү гэж хэлдэг гэсэн бол одоо ямар нэгэн тоо хэлэх боломжгүй. Ер нь бол 15 жилээс дээр шүү гэдэг ийм тоо хэлж өгч байгаа. Улс орнуудын хувьд ямар ялгаатай вэ гэхээр Европ өндөр хөгжилтэй орнууд болохоор энэ эртний шилжүүлэн суулгах систем буюу хуулийнхын зохицуулалт нь маш өндөр түвшинд байдаг учраас энэ үйл ажиллагаа маш идэвхтэй явдаг. Хүлээлгийн жагсаалт ерөнхийдөө Беларусь гэхэд бол ерөөсө 4 сар гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр 4 сар дотор энэ донор гарах болцоотой та эртнээс болцоотой шүү гэдэг. Азийн орнууд хууль эрх зүй, өөрийнх нь амьдралын хэм маяг, шашинтай холбоотойгоор энэ хүлээх үйл ажиллагаа бол эсэргээрээ байдаг. Хугацаа нь урт байдаг. За зөвшөөрөл өгөх бас хүмүүсийн тоо их цөөхөн байдаг. Ингээд ялгаатай. За бүрний дутагдaltaй бүр шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд донор олдохгүйгээс болж 7 хоногт 2 удаа, за 2-оос 3 удаа бүр орлуулах хэмжлэгэнд ордог.
За тус эмчилгээний төлбөр нь өндрөөс гадна тэдгээр иргэдийн амь нас цаг минутаар хэмжигдэхүйц хүндхэн байдаг тухай бөөрийн эмч хэлж байсан юм. За донор олдохгүй энэ нөхцөл байдал нь даамжирсаар за эд эрхтний 8-ад илэрх эрсдлийг дагуулж болзошгүй гэдгийг ч сануулж байсан. За тухайлах юм бол сүүлийн үед Турк улс руу явж хууль бус байдлаар бөөрийн хагалгаанд орсон иргэдийн тоо нэмэгдэж байгааг эмчнэр анхаарууллаа. Энэ донорыг хүрэлцээгүй байдал одоо бас нэг гарах сөрөг үр дагавар нь юу вэ гэхээр эртний 8 гарах юм эрсдэлтэй. Жишээлх юм бол одоо манай бөөр шижүүн суулгах дээр бол сүүлийн үед Туркэд буюу одоо өөр улс оронд бөөр солиулсан гэсэн хүмүүс маш ихээр ирж байгаа. Энэ маань ямар нэгэн бүртгэлгүй өөртөө одоо хүслээрээ яваад одоо бөөрөө солиулчаад ирж байгаа юм хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа байхгүй юу. Энэ маань өөрөө цаагаараа эртний 8 явж байгааг үүсэхгүй. Энэ маань өөрөө ямар нэгэн бүртгэл ямар нэгэн хяналтгүй яваад солиулсан хойно манай дээр ирж байгаа учраас энийг бол бид нэр тодорхой тоогоор хүлээгээд аваад болж яг донор маань яг хаанаас яаж гарсан бэ яг одоо хамаатай садаг хуулийн дагуу байсан үгүй гэдэг нь бас тодорхой бас байгаа. Тэгэхээр энэ өөр юм аюултай. Тэгэхээр Монгол улсад нөгөө эртний 8 байхгүй байсан чинь одоо өнөөгийн энэ зогсон байдалд орсон байдалтай холбоотой эртний 8 хөгжих юм аюултай байдал үүсээд гарагдаж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ аль салбартаа одоо энэ үйл ажиллагааг одоо зэгцэлж хяналтад явж байгаахгүй бол цаашдаа хүмүүс хоорондоо тохироод одоо шээ би өнөөдөр бөөргүй байлаа гэхэд одоо нэг хүнтэй тохироо би чамд тэдэнд төгрөг өгье чи надад бөөрө өгч гэдэг үйл ажиллагаа бас ингэ дэлгэр хайгүй юм аюултай байдал үүсэж байгаа байхгүй юу. За одоогийн байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй донор хүлээж байгаа иргэн байгаа гэдгийг холбогдох албаны их сурвалжуудаас хэлж байна. За октоо бол эртэн шилжүүлэн суулгах мэдслийг хийж байгаа улс орнуудын тухайд 90 гаруй хувь нь тархины үхэлтэй донороос харин үлдсэн 10 гаруй хувь нь зүрхний үхэлтэй донороос эрхтэн авдаг байгаа юм. За гэтэл манайхаа эсрэгээрээ 90% нь амьд донороос 10% нь тархины үхэлтэй донороос эрхтэн авдаг байна. За октоо бол нэг амьгүй донор хамгийн багадаа 8 хүнд амьдрал бэлэглэх боломжтой юм байна. За тэгвэл иргэдийн дунд яг ямар буруу ойлголт үүссэн учраас өнөөдөр амьгүй буюу тархины үхэлтэй донор холтгой байсан бэ. За энэ талаар тодруулах юм бол амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгана гэдгийг нас барсан хүний эрхтнийг авна гэж нийтээрээ буруу ойлголттой байгалаар эмчнэр хэлж байгаа. За гэвч үнийн эрхтээ аваар осол гэх мэт янз бүрийн шалтгаанаас дахин ажиллагаагүй болж техник хэрэгсэл эм бэлэмлийн тусламжтай амьсгалж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн зөвшөөрөлтөөр бусдад амьдрал бэлгэлдэг болохыг эмчнэр бас тайлбарлаж байгаа юм. Амьгүй гिचглэр нөгөө нас орсон хүмүүсээс бид нэр донор болгож авд юм байна гэж буруу ойлгоод байгаа. Энэ маань бол үгүй. Тэгэхээр яг энэ амьгүй буюу тархины үхэлтэй донор нь юу юм бэ гэхээр тийм үү шалтгааны хувьд славарын шалтгаантай ч юм уу эсвэл тархины цусралтын шалтгаантай бусад эрхтний үйл ажиллагаа хэвийн зөвхөн амьсгал зүрх судасны системийг хиймлэр ажилуулж байгаа тийм амьсгалын аппаратанд холбогдсон зүрх судасны одоо дэмжих эм тарианы тусламжтайгаар тухайн одоо эмчилүүлэгчийн одоо хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа энэ үеийг тархины үхэл гэж нэрлэдэг. Энэ үед тусгай мэрэгсэн багийн тархины үхлийг оншилдог байгаа. 2 удаагийн үзлэгтээ тархины үхлийг тодорхойлдог гэсэн. Тарих ямар ч одоо бодож санах, сэтгэгч гэдэг юм уу, өвдгөгч гэдэг юм уу. Энэ бүх үйл ажиллагаа алдагдсан энэ үеийг тархины үхэл гэж нэрлэдэг. Энэ үед бид нэр тухайн одоо өвчтний гэр бүлтэй уулзаж амьгүй буюу тархины үхэлтэй донор болох хүсэл тавиад хэрвээ зөвшөөрөх юм бол холбогдох маягтанд гарын үсэг зурж баталгаажуулаад ингээд энэ имчилгээ маань хийгддэг. Энэ бүх үйл ажиллагаа ямар ч одоо ашигын төлөө бус цэвэр сайн дурын үндсэн дээр байдаг. Тухайн хүнд донор болох зөвшөөрснөөрөө мөнгө төгрөг өгөхгүй, эргээд бид нар мөнгө төгрөг авах ёсгүй. Ийм үйл ажиллагаа л байдаг. Цэвэр сайн дурын үндсэн дээр л явдаг. Тухайн гэр бүл зөвшөөрнүү, татгалзнуу бүрэн эрхэн тухайн одоо тэр тархины үхэлтэй донорын маань гэр бүл байдаг. За ингээд үнэхээр одоо би бусдын одоо сайн сайхны төлөө амь насыг аврахад ингээд зөвшөөрч байна гэх юм бол бид нэр ингээд холбогдох маягтанд гарын үсэг зурулаад эртэн шилжүүн суулгах имчилгээ маань хийгддэв шүү. Энийг маань хамгийн зөв ойлгоорой. Тэрнээс биш бид нэр одоо хүмүүсийн ярьж байгаа моргт байгаа одоо хүмүүсээс бид нэр ямар ч эртэн эдийн шилжүүн суулгах имчилгээ маань хийгдэх боломж байхгүй. Энэ зөвхөн тэр кинон дээр л гардаг болохоос энэ бодит амьдрал дээр энэ ямар ч боломжгүй шүү л гэдгийг олон нийт маань зөвөр ойлгоорой л гэж хүсгэр байна да. За ийм асуудлаас үүдэн одоогийн байдлаар хилэг бөөр шилжүүлэгч хаалгатай донор хүлээгч жагсаалтад нийтдээ 1000 гаруй иргэн хүлээгдэлийн жагсаалтууд байна. За эдгээр хүмүүсийг амьдруулахын тулд ах トゥ хамаатан сатан гээд ойр тойрны хүмүүс нь байдлыг чатлаараа хичээж байна. За нэг талдаа Монголд эртэн шилжүүлэх
одоо мис заслууд амжилттай хийгдэж байгаа боловч за энэ хүртэл иргэд олон замыг туулдаг тухайга ярьсаар байна. За улсын эмнэлгийн санхүүжилт хомигдсон яг энэ үед бүхэл үнэтэй шинжилгээг хувийн эмнэлгүүдэд өндөр төлбөртэйгээр хийлгэж байна. За тухайлбал нэгэн иргэн за элегний донор хайгаад 2 дахь жилийнхээ нүрийг үзэж байгаа юм. За тэрээр элэг солиулах шаардлагатай гихонш сонсноос хойш өчнөө сая төгрөгийг зарцуулжээ. За нэг донорын бүрдүүлэх шинжилгээ нь доор хаяж 5 сая төгрөг. За хүний эд эрхтэнг таарч байгаа эсхийг нарийн шалгадаг учраас нийтдээ 50-аас 60 шинжилгээг өгдөг. За нэг шинжилгээ бүрийг хувийн эмнэлгүүдээр явж өгсөн тугаагаа хэлж байсан юм. За өгтөө бол улсын эмнэлэгт даатгалаар хэдгээр шинжилгээг өгөх боломжтой боловч за өчнөө өдрийн хүлээгдэлд ордог. За амь нас нь цаг минут секундээр хэмжигдэж байгаа тохиолдолд за эдгээр хүмүүс цаг хугацаатай уралдаж хувийн эмнэлэг мараадхаас өөр аргагүй байгаа тухайга ярьсан байна. Одоо энэ хурал болохоор зэрэг ингээд 2 дахь өдөр болгон ч юм уу хуралддаг гэж байгаа байхгүй. Тэнгүү зэрэг тэр хуралд амжихын тулд маш хурдан өгөхийн тулд хувийн эмнэлгүүдээр явж байгаа. Дээрээс нь улсын эмнэлгээр яв гэж байгаа. Заавалжгүй улсын эмнэлэг зааж. Тэнгүү зэрэг одоо жишээ нь халдвар зөрчил судлалын үндэсний төв гих мэт газрууд бол бүр арай дэндүү хөрөнд сурталтай. Эмчнэр нь ямар ч зүгээр нэг бүртгэлийн ажилтны шиг байж идэг. Тэгээд ингээд хүнийг одоо нэг шинжилгээ өгөхийн тулд бараг 4 удаа явуулж цагаа ойлгохтой хэлэхгүй эсвэл бүртгэлээ хийхгүй одоо энэ өнгөрцөн гэдэг ерөөсөө нэг тийм тодорхой бус тэгээд тэр чинь өөр газар үгүй гэхэлэр зөвхөн энэ газрыг л хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. Одоогийн байдлаар нэг 4 сая 500 мянга болсон байгаа юм уу? Нийт шинжилгээнүүд нийлээд. Тэгтээ тэр чинь улсын эмнэлэг ороод дахиад боломжоор улсын эмнэлэгт өгөөд тэр байхгүй. Дээрээс нь шинжилгээний лабораториуд нь энэ эмнэлэгт энэ юм сайн, тэр эмнэлэгт тэр юм сайн гэд ингээд бараг нийтдээ бараг 10 хэдийн эмнэлгээр явж байгаа байхгүй. Нэг газар өгөх боломж билүү ерөөсөө байхгүй. Тэгээ хаана өгдөг нь ойлгомжгүй амар хайдаг. За донорын эрхтнэр эрүүл сарвал болж байгаа мянган хүнд Монгол улс бараг өнгөө хагалгаа хийдэг гэхэд хэлсдэггүй. За тодорхойлох юм бол эрүүл мэндийн даатгалаас 75-аас 100% хөнгөлөлтийг үзүүлж за зөвхөн хаалганы тоногд хөрөмж болон бусад зардал зориулсан мөнгийг улсаас төлж байгаа юм. За нэгсэндээ эрүүл мэндийн даатгалаас гэсэн үг. За гэхдээ амьд донор хайж байгаа өвчтнүүд шинжилгээний зардлыг өөрөөсөө 100% гаргадаг. Улсын эмнэлэгт даатгалаар өгч болгоч гэлээ очир дараалал нь гүйцэгддэггүй. За гэтэл амь нас нь цаг минутаар хэмжигдэж байгаа хүмүүст олон эмнэлгийн хариуг хүлээж суусаар цагийг бардаг тухайга иргэд хэлсээр байна. За үүний оронд бүх шинжилгээ үйлчилгээг нэг дороос авдаг ламар за даанч төсөв мөнгөний асуудлаас болоод тухайн эмчилгээ үйлчилгээг нэг дороо төлрүүлэх боломжгүй байдаг тухай эмчнэрийн төлөөллөд байр суурь илэрхийллээ. За үүнээс гадна амьгүй донор олдохоо босдон шинжилгээ эмчилгээний очир дарааллыг улам бүр нэмэгдүүлэх болсон гэлээ. Ялангуяа улсад бол 3 дугаар шатлалын эмнэлгүүд аль болох олон мундаг шинжилгээнүүдээ хийх ёстой. Гэтэл одоо манай улсын эдийн засгийн байдал одоо эмнэлгийн тогтолцооны байдлаас хамаарат ингэж тарааж явж байгаа. Ер нь бол элэг шилжүүлээ суулгахад бол олон төрлийн шинжилгээ өгдөг нэг газар авдаг байх магадлал хэцүүлтэй. Тийм. Ер нь 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг, 3-р эмнэлэг дээр нарийн шинжилгээнүүд нь асуудалгүй хийдэг болов уу сайн л. Тэгэл энэ бол одоо том асуудалтай, том хүрээний шийдэх асуудал учраас. За донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. За 20 гаруй жилийн хугацаанд 4 удаагийн нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулгыг хийсэн байдаг. За энэ хуулиар донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулсан цус, эс, эд эрхтнээ өгөхдөө ашигын төлөө бус авлаггүй сайн дурын байна гэж заасан. За өнөөдөр амьд олон амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн авахдаа мөнгөнд тэтгэмж олгодоггүй. За учир нь энэ нь зөвхөн сайн дурын үндсэн дээрээс хийгддэг үйл хэрэг юм. За харин амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог байна. За энэ мөрдөгдөж байгаа хууль эрхсэн орчныг илүү сайжруулах шаардлага аль 2-оос 3 жилийн өмнөөс үүссэн. За 2022 оны хавар улсын хурлын гишүүн Чин бүрэн учрал Тугаанаар донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эзлийг өргөн мэдүүлж байсан. За харин хууль батлагдаагүй байтал Батчилуу эмчтэй холбоотой асуудал нэгдэж за нэр бүхий гишүүд дахин хуулийн эзлийг өргөн барьсан. За гэвч одоо гэрн батлагдаагүй хിവэр 3 жилийн нүрийг үзэж байгаа юм а. Өмнө нь одоо 23 онд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо дахиад шинээр одоо нэгмс одоо цогцоор нь бас шийдвэрлэх ийм хуулийн төсөл явж байгаа. 2 хуулийн төсөл явж байгаа. За 2 ягаад тус нь одоо салгасан бэ гэхээр өмнө нь бол одоо нэг хуулиар байсан тий. Ягаад салгасан бэ гэхээр цусан бүтээгдэхүүн бол өөрөө эргээд нөгөө нийтэд сурталчлах, за эргээд нөгөө хүмүүсийг урамшуулах тийм ээ. Одоо сар бүрийн 3-ны өдрийг одоо цусаа хандивлах өдөр болгон зарлаад, за эргүүлээд нөгөө цусан бүтээгдэхүүнийг одоо энэ хэрэглээний
ач холбогдлын одоо нийгэмд илүү сайн таниулах буюу энэ нээлттэй одоо хилэлцэх ийм сэдв байгаа болол нөгөө талдаа эдис эргэтэн шилжүүлэх буюу яг донорын тухай хууль нь болол өөрөө тусдаа заавал одоо юу гэдэг хүмүүст айхтар сурталчлаад гэдэг юм уу айхтар одоо юу гэдэг хүмүүсийг урамшуулад гэдэг юм уу тий одоо ийм арай нөгөө хаалттай сэдв учраас одоо тусдаа ийм хуулийн төсөл болж одоо өргөн баригдсан. За бидний хувьд бол яг хөө мэдээж нөгөө шин цаг үетэйгээ нийцж байгаа одоо тээгч ихийн асуудалж байна. За одоо юу гэдэг эдис дотроо одоо өндгөвч хандивлах гэдэг ч юм уу тий одоо эсвэл эр бэлгийн эсийг ч гэсэн хандивлах гэдэг ч юм уу энэ агуулгаар бол шин одоо асуудлууд орж ирж байгаа. За нөгөө талдаа бол мэдээж бусад улс орнууд бол бас амьд донороос одоо эдис эрхтэн шилжүүлэн суулгах. За мөн түнчлэн одоо тархины өвчлөлттэй тийм ээ. Би энэ одоо байгаа мөртлөөсөө тархины өвчлөлттэй цаашид амьдрах магадлал нь бол одоо буурсан байхгүй болсон ийм одоо хүнээс одоо эдэрхтнийг одоо шилжүүлэх гэдэг ч юм энэ харилцааг илүү сайн зохицуулах ийм одоо хуулийн төсөл байгаа юм аа. За энэ донорын тухай хуулийн малгайн дор цус олон эдис эрхтэн шилжүүлэхтэй холбоотой бүхэл асуудлыг шийдэж байна. Харин цус олон эдис эрхтэн шилжүүлэх асуудлыг нэг бас салангад бие даасан хуулиар зохицуулах ёстой гэж үзэн 2023 оноос хойш боловсруулсан байдаг. За тухайлбал энэ хуулиар дан ганц элэг бүр бус өөдөлөөс шилжүүлэн суулгах харилцааг зохицуулж эхлэх юм байна. Өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндийн салбарын эрхтэн суулгах ажиллагаа нэг шатаар урагшлана гэж тэд үзэж байлаа. За өмнө цусны эргэтэн эдис шилжүүлэн суулгах эмчилгээний донорын хувьд насны доод хязгаарыг бид нэр 25 байгаад бид нэр хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлтөөр 21 нас болгож бууруулж ирсэн. За одоо энийг бол амьд донор дээр бол энэ насны доод хязгаар 21 нас хэврээ үлдэнэ. Ангиу буюу тархины өвөлтөй донорын насны хязгаарыг бид нэр ямар нэгэн насны хязгаарлалтгүй болгож байгаа. Энэ бол маш том эмчилгээг нээж өгч байгаа гэсэн үг. Яг энэ олон улсынхаа жишгийнхаа дагуу энэ маань хэрэгжиж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө юу хэлэх гээд байна гэхээр хүүхдэд энэ эргэтэн шилжүүлэн суулгах боломжийг бид нээж өгч байгаа. Харамсалтай хэлж байгаа ч гэсэн маш хүнд ч гэсэн тухайн хүүхэд маань тархины одоо өхөлтэй боломж донор боллоо тохиолдолд тухайн гэр бүл маань зөвшөөрсөн тохиолдолд энэ хүүхдээс хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах бололцоог нээж өгч байгаа. Өнөөдрийн хүртэл энэ хүүхдэд эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол том хүнээс хүүхдэд шилжүүлэн суулгаж ирсэн гэх үү. Нэгсэндээ том хүний эрхнийг хүүхдэд тааруулж одоо эргэтэн шилжүүлэн суулгаж ирсэн бол одоо энэ хуулийн төсөл батлагснаар хүүхдээс хүүхдэд энэ боломжийг нээж өгнө. Энэ маш олон энэ хүүхдүүдэд энэ боломжийг нээж өгч байгаа ийм байх жишээтэй. Заавал энэ эргэтэн шилжүүлэн суулгах эмчилгээ ярих биш, дараачийн эмчилгээ буюу үүдэлсэн эмчилгээний технологиудыг бид оруулж өгч байгаа. Яг эсийн донор гэж юу хэлэх юм? Энэ донорт юу багтах юм? За эрхний донор гэд юу багтах юм ингээд тус тусынхны харилцааг бол зохицуулж өгч байгаа гэсэн. Нэг ясандаа одоо хамгийн энгийн жишээ их юм бол ясны чүмэг өөдлөс шилжүүлэн суулгах бидний эмчилгээг бол хийгээд нэвтрүүлээд эхэлсэн байгаа шүү дээ. Одоо бол энэ жилээс бид нар хүүхдэд ясны чүмэг буюу өөдлөс шилжүүлэн суулгах эмчилгээг цусны хавдартай хүүхдэд бол хийгээд эхэлж явах жишээтэй. Энийг цаашлаад заавалчгүй гэр бүлийн хүрээллээс нь донороос цусны донорыг хайх биш, сайн дурын энэ цусны донорын асуудлуудыг бол бид нар оруулж өгч байгаа. Нэг өсөндөө энэ өөдлөс шилжүүлэн суулгах эмчилгээ маань бол бид нар цусны донор хүмүүс цусаа өгдөгтөө ижилхэн ялгаагүй энэ өөдөл хэсгийг бидний донорыг бас яг нэвтрүүлэх гэдэг ингээд явж байгаа. Нэлийн энэ хөгжил хвшлийг харуулсан хууль болох болов уу гэж бид нар харж байгаа. 2023 оноос хойш батлагдаж чадаагүй яваа хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хилцүүлнэ гэж ажлын хэсгийн зүгээс мэдэгдэж байна. За гэвч өнгөрсөн намаар нэг хуулийн төсөл батлаагүй 126 гишүүнтэй парламентийн энэ хавар дуусгах бишиг цаасны ажил хаваалттай байна. За энэ их олон ажлын дунд хуулийн төслийг тарамдаад өнгөрөх. За аль эсвэл батлагдаж чадахгүй тохиолдолд олон хүний амнаас эрсдэлд орох аюул тулгарч байна.